За Facebook-ээр улсын хурлын гишүүн Лодо Самбогийн нэг рилийг үзлээ. Тэгээд энэ наадмын өмнө улсын хурлын хаврын чуулганы төгсгөлөөр нэг зээлийн тогтоолын төсөл батлагдсан байна. Тэгээд бараг $1 тэрбум 3 их 80-аад төгрөгийн одоо зээлийн төсөл баталсан юм байна. Тэгээд энэ төслөөр бол одоо 24 км зам Улаанбаатарыг тойрсон 24 км зам гарах юм байна. Тэгээд энэ 24 км замдаа 6-7 км гүүр, тэгээд 4 км туннел энэ төр барих юм байна л да. За Монголд бол туннел барих одоо технологитой компани бол байхгүй. Тэгэхээр тэр одоо 24 одоо 3 их 80-д эсвэл $1 тэрбум ихэнх мөнгө бол одоо яг уу гэхээр энэ технологи шингэсэн туннелийн зардалд явах бах. Тэгэхээр нэгэнт одоо Монголд туннел барих компани байхгүй учраас гадны компани гүйцэтгэлийг хийж таарах бах. Тэгээ гадны компани гүйцэтгэлийг хийн гэхээр гадны компаниуд ажилтнаа оруулна. Мэдээж хэрэг гадны компани гэж ярьж байгаа нь хэд компани байгаа. Тэгээд мэдээж хэрэг тэр компани ч өөрөө ашиг олно. 20% дор хаяж ашигтай бизнес руу орох байл мэдээ. За тэгээд тэр гадны хүмүүс нэгдүгээрт өөрсдөө гадны компанийг санхүүжүүлэх нэ энэ зүгээр. Гадны хүмүүсийг салинжуулах юм байна. Яг гоо тэр тойрсон замууд дээр бол мэдээж хэрэг одоо өөрийнх нь өөрсдийн хамааралтай компаниуд орж таарах биз. Тэгэхээр Монгол компаниуд хийхлээр мэдээж хэрэг стандарт ямар байдаг вүлээ тэр бол ойлгомжтой. Баригдаж байгаа замнуудаас бол харж болно. Нэг жижиг өрөмшиг, нэмгэн өрөмшиг юм бариад газар дээр мэлж хаяад тэгээд ингээд зам барих хаа. Гэхдээ энэ зам бол яг уу гэхээр Монголын одоо ард түмэн татвар төлөгчдийн нуруунд дээр $1 тэрбум буюу 3 их 80-ийн өрийг авчрах юм байна. Тэгээд яг энэ Лодо Самбуу байна. Тэгээд энэ шинээр сонгогдсон энэ жагсаалтаар гарч ирсэн энэ улсын хурлын гишүүд байж байна. Тэгэхээр хуучин бол